Сайн цаанаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За англи хэлний богино хэмжээний сурал хичээлүүдийг та бүхэнд хүргэж байгаа л өнөөдөр харьцуулъя. Англи хэлний арай зөв буюу дуудлагын талаар хичээл орох гэж байна. Тэгэхээр англиар утга санаагаа ойлгомжтой илэрхийлэхийн тулд таны хэллэг тод байх хэрэгтэй. Тэгээд хэллэгийг тод ойлгодог нэг гол зүйл бол өгүүлбэрийн өргөсөлт буюу англиар tone group гэж байдаг. За ер нь бол сургалтуудаар үгийн өргөлт болон дуудлагын талаар заадаг боловч үгийн өгүүлбэрийн өргөлтийг бол дийлэнх тохиолдолд орхигдуулдаг. Тэгэхээр тийм учраас хүмүүс одоо гол гаргадаг алдаа бол нэг өгүүлбэрийг унших болон ярихдаа ямар нэг өргөлт зохицолт байхгүй ярианы удаан түвнээ зохицуулахгүйгээр яг нэг хэмээр нэг амьсгаагаар бүх өгүүлбэрийг хэлж дуусгадаг. За энэ нэргээ таныг ойлгоход жоохон төвхтэй адил үүсгдэг. Тийм учраас tone group-ыг үзснээр таны яриа илүү natural буюу илүү амьд болох юм давааталтай. За тэгэхээр жишээн дээр бүгдээрээ ярилцъя. За энэхүү сонгосон текстийг өргөлттэй болон өргөлтгүй хоёр янзаар уншиж ялгааг нь харцгаая. October 31st is night for fun and fright. Children of all ages dress up in costumes. There are little girls who dress up as fairies, princesses, ballerinas, and the like. There are little boys who dress up as firefighters, policemen, and superheroes. You also have children who dress up as furry animals or ghoulish ghosts. One thing is certain, no matter what costume you choose, there's sure to be a lot of candy and chocolate involved in Halloween. За энэ бол өргөлтгүй уншсан байдал. За одоо энэ текстэнд өгсөх аялгыг дээшээ заасан сумаар, харин урууд аялгыг доошоо заасан сумаар илэрхийлсэн байгаа. За налуу зураасын дунд одоо үгнүүдийг нэг амьсгаагаар хэлнэ гэсэн үг тий. За ингээд өргөлттэй уншиж үзцгээе. October 31st is a night for fun and fright. За тэгэхээр October 31st гэд аялга өгсөж байна. Дараагийнх нь is a night for fun гэд аялга өгсөж байна. Тэгээд and fright гэд аялга доошоо бууж байна тий. За бүтнээр нь текстээ уншицгаая. October 31st is a night for fun and fright. Children of all ages dress up in costumes. There are little girls who dress up as fairies, princesses, ballerinas, and the like. There are little boys who dress up as firefighters, policemen, and superheroes. You also have the children who dress up as furry animals or ghoulish ghosts. One thing is certain. No matter what costume you choose, there's sure to be a lot of candy and chocolate involved in Halloween. За манай дараагийн видео хичээлийг үзэх бол пэйж LC English уламжлалт аргаас татгалзъя гэсэн пэйж хуудсанд лайктаарч нэгдээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.